Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр шонхрыг үндэсний бахархалт шувуу болгон зарласан түүхэн үйл явдалд энэхүү баримтат киног зориулв. Их талын эдлэг шонхор бол манай улс нэгдэн орсон ховор амтан ургамлын зүйлийн дэлхийн зах зээл дээр худалдахыг зохицуулах тухай Вашингтоны конвенцийн 2 дугаар хавсралтанд орсон ховортож байгаа бөгөөд амьдрал экологи нь сонирхолтой манай орны Шувууны аймгийн нэгэн гайхамшигтай төлөөлөгч билээ. Эдлэг шонхрын үржлийн амжилтыг тэтгэх, хөнөөлт мэрэгчдийн тоо толгойг байгальд хоргүй биологийн аргаар зохицуулахад нэмэр болох зорилгоор Монгол Улсын боловсролын их сургуулийн экологийн төвөөс Японы экологийн сангийн тусламжаар 2003-аас 2004 онд Хинтээ аймгийн Ганшар сумын нутаг цохиомол өрүүдийг тавьсан юм. Түүнээс хойш 10-аад жил болж байгаа бөгөөд энэ үүрүүдүүд эдлэг шонхор дасан зохицож амжилттай үүрлэж тоо толгой нэмэгдэж байгаа тухай энэхүү шинжлэх ухааныг хялбаршуулсан баримтат кинонд үзүүлэх болно. Дөрөө зураг мөс халиурсан дэлхийд давтагдашгүй Монголын ихээр талын адуун сүрэг, эр бор хаарцхан жигүүрэндээ хүчтэй, идэр залуу насандаа даанчиг ажингүй явлаа да хэмээн баргил цээл тунгалаг хоолоогоор ханган талдуулж үе шуран хайлна. Энэ үед эрэмгийн хүчит шонхор шувуу агаар тэнгэрт дүүлэн шумбуж үе илэн халин нэснэ. Монголчууд харцах шонхрыг гаршуулж ан хийлгэж сургадаг байсан тухай уламжлалууд байдаг. Ардын уран зохиолч Төрийн 3 удаагийн шагналт Сууд Эрдэмтэн Сэндийн Дамжин сүрэнгийн өнөөгийн монгол хэлээр булгасан Монголын түүх соёлын дурсгалт бичиг Монголын нууц товчоонд харцах шонхрын тухай олонтоо дурдсан байдаг. Монголын нууц товчооны 63 дугаар зөвлөлд Есүхвэ Баатар Тэмүүжингд дагуулж яваад Хонгорайдын дайс эцэнтэй уулзахад тэрээр Есүхвэ худ би энэ шүн нэгэн зүүдлөв цагаан шонхор шувуу нар сар хоёрыг атхан нисэж ирээд миний гар дээр буу гэж зөвдөллээ. Нар сарыг бид нүдээр үздэг билээ. Гэтэл наран саран хоёрыг шонхор шувуу атхан ирээд миний гар дээр буух нь гайхалтай. Ямар сайн тохиол учрах бол гэж би бусдад хэлсэн билээ. Есүхвэ худ чи хөвөн дагуулж ирсэн даруй миний зүүдний тайлбар болов. Юун зүүд байх вэ? Танаа Хяад аймгийн сүлд ирж зүүдээр тохиолсон ажээ гэж хэлсэн байдаг. Үүнээс үзэхэд цагаан шонхор шувууг эртний Монголд ихэд хүндэтгэн дээдэлж Чингисийн уг гарал боржгон нар овгийнхоо сүлд болгон дахиж ирсэн нь тодорхой. Шүтэмин ан алтан сүлд минь та оршин болжээ. Кимэрийн сүлд та минь үгүй бол вас. Эртний ален цуст эрт эрдэмэт нярын төр хорчлонд хүчгүй болж голомтны үнс хийсэх үйжээ. Шүтэмин та манай аймгийн алтан ам буюу Мөнхүү дурсгалт бичгийн 25 дугаар зөвлөлд тэгж байтал хар хур шувууг бор харцаг барьж идхийг үзэж гол дайрт годил сүлд орог морины хялгасаар урих хийж хар бор харцгийг барьж авч ирэх хэмээн бодомчрыг бичсэн байдаг. Мөн 25 дугаар зөвлөлд хавар болж нугас эрэх цагт харцгаан сойж тавиад голдуу галуу нугас олныг агнаж идэж үл барах тул мөчөр бүрээс мөч гуй үлгэж хожил бүрээс 2-3 шувуу үлгэж хэмээсэн нь эртний монголчууд шонхор тэргүүтэнг анд сургах аргыг гарамгаа эзэмшсэний баримт үлээ. Монголчууд шонхороор ан хийлэгдэг тухай Чингисийн хөвгүүд цагаата өгөөдөө нар цагаан шонхортой ан хийдэг байсныг Рашид ад-Дин, Марко Поло, Вильгельм Рубер, Плано Карпини нар зохиол бүтээлдээ дурджээ. Тухайлбал их хаан хувилан үед Монголд 17 жил суусан Италийн жуулчин Марко Пологийн орчлонгийн элдв сонин номонд 13 дугаар зууны үеийн монголчууд шонхор шувууг сургаж ан хийлэгдэг байсан тухай сонирхолтой баримтуудыг тэмдэглэсэн байна. Төвний баруун морин дээр шонхор шувуу нисгэж байгаагаар дүрслэн суулгаж бичгийн хүн гэдгийг илтгэн харуулахын тулд зүүн галт нь ном судар бариулж малгай дээр нь өдөн үзэх хатгажээ.
Дорн дахинд биер янтаагаар бичиг бичдэг байсан бол Европт өдөн үзгээр ном зохиолоо тойрвдог байжээ. Голцоо галуу шувууны үд хэрэгэлдэг байсан юм билээ. Дорнод Европоос Франц улсад жилдээ 80-аас 100 тонн голцоо галууны шувууны үд нийлүүлж байсан мэдээ байдаг. Бидний мэдих төмөр үзэг нилээд хожуу буюу 1839 оны үеэс хэрэглэгдэж эхэлсэн байна. Марк Валагийн Орчлонгийн элдв сонин хэмээх номд монголчуудын нийгэм эдийн засгийн байдал 13 дугаар зууны үеийн тэгээд ан хомрог аян дан зан заншил гээд их олон зүйлийг тодорхой сайхан бичсэн байдгийм аа. Мөн энэ номд монголчууд хацах шонхрыг гаршуулан тэжээж анд сургаж байсан тухай сонирхолтой мэдээ баримтууд бичсэн байдаг учраас бид өөрсдийн бүтээж байгаа Монголын ихээр талын эдэг шонхор хэмээх баримт кинонд одоо түүнээс оруулж байгаамаа. Тухайлх юм бол тэр номд ингэж үтсэн байна. 40 өдөрчийн замыг туулбаас тэнгис далай төрж очно. Тэр далайн нэгэн арал дээр цагаан шонхор шувуу өлөмж элэг учраас их хаан хичнээнийг бол төчнөөнийг таалан барьж авна гэжээ. Мөн их хаан авд мордсон тухай 94-р бүлэгт монголчууд тэр үеийн монголчууд энд анд явахдаа хацах шонхороо авч явдаг. Тухайлх юм бол их хаан анд явахдаа нэг төм бүргэд тавигч 500 харцах шонхороо дагуулan явдаг. Харцах шонхорын хөлд их хааны болон түүнийг босод одоо ноёд язгууртны нэрийг бичиж тавьдаг байжээ. Тэгээд хэрвээ шавуу хэнийг барьж авах юм бол тэр нэрээр нь эзэнт нь эргүүлж өгдөг байсан гинэ. Ийхүү монголчууд одоо 13 дугаар зууны үед харцах шонхорынхаа хөлд мөнгөн гарах зүүж байсныг шоу бөгжлөх анхны орлого гэж үзэх бүрэн үндэстэй байна. Гэхдээ шоуг нүүдлийн судлах зорилгоор шинжлэх ухааны үндэстэй бөгжүүлсэн үе бол нэлээд хожуу ихсэн. 1740 онд Париж гэгч Боцгалтан хараацаан хөлд удаан ус уйж явуулсан эсэм мэнд эргэж ирсэн тухай мөн 1890 оны үед гимназийн багш Мартинсон гэгч Тодл Нугас зэрэг Тэнгисийн зарим шувуунд одоо хөнгөн цагаан бөгж хөлдөн зүүгээд дээр нь бөгжлийн номер болоод өөрийнхөө нэрийг бичиж явуулсан. Энэ бүхэн бол шоу бөгжүүлсэн анхны шинжлэх ухааны үндэстэй бөгжсөн анхны орлого байсан. Хэдий тийм боловч зорилго нь өөр байсан ч гэсэн саяын дурдсан мэдээнээс 5-аас 600 жилийн өмнө эртний монголчууд 13 дугаар зууны үед одоо харцах шонхорынхаа хөлд мөнгөн гарах зүйл байсныг бид ерөн шувуу бөгжих арга анх Монголд үүсчээ гэж үзэх бүрэн үндэстэй гэдгийг дахин хэлмээр байна. Манай улсын Баян Үлгийн аймгийн Казак анчид бүргдээр ам бариулдаг. Эртний уламжлалыг идэвгүй хүртэл хадгалж ирсэн бөгөөд туулаа үнэгнээс эхлээд чон шилүүс тэргүүднийг агнуулдаг. Шуугаар ан хийлгэх нэг ёсондоо байгалийн арга учир экологийн тэнцвэрт байдалд үзүүлэх сөрөг нөлөө хайрцангуй бага. Шуугаар ан амтан бариулдаг эртний Монголын энэ арга нь махан эдэштэн золиос хэмээх популяцийн экологийн харилцааны зам ёсонд үндэслэгдсэн ан агнуурын өвөрмөц нэгэн арга билээ. Монгол оронд шонхрын багийн 40 гаруй зүйлийн шууд харгасан бөгөөд тэдний нэг нь эдлэг шонхор буюу фалко черэг юм. Шонхортон багаараа ховор амтан ургамлын зүйлийн дэлхийн зах зээлд худалдаалах байдлыг зохицуулах тухай Вашингтонын конвенцийн 2 дугаар хавсралтанд орсон байдаг. Монгол улс тус конвенцэд 1995 онд нэгдэн орсон билээ. Эдлэг шонхор нь ихээхэн ашигтай шувуу бөгөөд хадлан бэлчээрийн ургамлын хөнөөлт мэрэгчдийн тоо толгойг байгальд хор нөлөөгөв. Биологийн аргаар зохицуулж байдгаараа их ашигтай шувуу. Хос шонхрын эзэмшил нутаг манай тал хэрийн бүсэд 100 гаруй хавтгай дөрвөлжин км байдгийг эрдэмтэд судлан тогтоожээ. Нэг үлийн цагаан огт нь хоногт 30 г ургамал эддэг. Шонхрын тижээлд энэ огтон цонхилдог зэргийг тооцвол шонхор шувууд хадлан бэлчээрийг хамгаалгаад ямар ашигтай болох нь тодорхой. Шонхрын зохиомол үүр барьсан энэ ажлын менежментийн онцлог нь шонхрын үржлийн амжилтыг тэтгэхээс гадна хөнөөлт мэрэгчдийн тоо толгойг зохицуулахад байгаль орчинд хор нөлөөгүй махан эдэштэн
золиос хэмээх популяцийн экологийн зөв тогтолт үндэслэгдсэнд оршино. Идэлх шонхорыг 90-ад оноос эхлээд гадаадад гаргах популяцийн тоо толгойд нь сөргөнөлөө үзүүлж байгаа учраас түүнийг хамгаалах, тоо толгойг нь нөхөн сэргээх асуудал зөв ёсоор тавигдаж байгаа юм. Идэлх шонхорыг төлөвлөсөн тооноос давуулж барих, шувууны ханиад мэтийн аюулт халдвар төвчин зарим оронд гарч байгаа үед гадаадаас өгөөж шувуу олноор оруулж ирэх, хулгаан аргаар шонхор шувуу барьж гадаадад гаргах зэрэг зөрчил илэрсээр байгаа юм. 2009 онд идэлх шонхор барьж худалдаалах явдлыг 2 жилээр хориглох тухай нэлээд яригдж байсан боловч хэрэгжсэнгүй. Харин тоог нь бага зэрэг бууруулсан байгаль орчин аюул жуулчлалын яамны шийдвэрээр энэ 2012 оны 150 толгой идэлх шонхор экспортлох болсон байна. Монгол улсын шувууны улаан дансанд Монгол улсаас Саудын Араб, Кувейт, Арабын нэгдсэн Эмират улс, Катар зэрэг оронд 1998 оноос эхлэн 2005 он хүртэл 1765 толгой идэлх шонхор гаргажээ. Харин сүүлийн 5 жилд 1620 толгой идэлх шонхорыг гадаадад худалдсан гэсэн мэдээ байдаг. Монгол улсын байгаль орчны төлөв байдлын 2008-аас 9 оны тайланд бичснээр 2008 онд 286, 2009 онд 300, 2010 онд 218, бүгд 772 толгой идэлх шонхор гадаадын анчтаар бариулжээ. 2011 онд 160 гаруй шонхор гадаадад гаргасан байна. Ийхүү өнгөрсөн хугацаанд бүгд 3250 гаруй идэлх шонхорыг гадаадад худалдсан байна. Үүнээс улсын төсөвт нэлээд хэмжээний валют орсон тодорхой боловч идэлх шонхор нь Монгол улсын шувууны улаан дансанд эмзэг зүйл хэмээх зэрэглэлд бүртгэгдсэн зүйл учраас идэлх шонхорыг цаашид гадаадад гаргахыг зогсоож түүнийг хамгаалах асуудлыг анхаарах нь зүйтэй байна. Монгол улсын боловсролын их сургуулийн экологийн төвөөс Японы экологийн сангийн тусламжаар идэлх шонхор зориулсан 75 ширхэг зохиомол үүрийг тодорхой конструкцаар зохион бүтээж 2003-аас 2004 онд Омс гутлын уулын эргэн тойронд болох Баян мөнх уулын өвөр биеэр 3 хатуугийн цөөрөм мөн гүдэнгийн нурууны зүүн доогуур тавьсан юм. Гаашар сүмийн нутгийг сонгож авсан тохиолдлын хэрэг бүш бөгөөд үлийн цагаан огтонтой тэмцэх зорилгоор сүүлийн жилүүдэд химийн хорт бод сэргэлээгүй газар нутаг байсныг онцолсон юм. Махан эдэштэн шувуудад зохиомол үүр тавих нь дор дурдсан 2 чухал ач холбогдолтой. Үүнд шонхор үүрлэх, ой мод хад асаг, газрын багтаа ил задгаад тал хээр нутаг учир ийм зохиомол үүр барьснаар тэдний үүрлэх нөхцөлийг сайжруулж тэгснээр үржлийн амжилтыг нь дээшлүүлэх боломж бүрдэх юм. Хоёрдугаарт шонхор шувууд үүрэн дээрээ сууж, эзэмшил нутгаа хянах чадвар нь эрс дээшилж тэгснээр үлийн цагаан огтон чичүүл мэтийн мэрэгчдийн тоо толгойг биологийн аргаар зохицуулах боломж нь нэмэгдэж хадлан бэлчээрийг хамгаалахад зохих хувь нэмрээ оруулах юм аа. Ийхүү тал хэрийн бүсэд идэлх шонхор мэт махан эдэштэн шувуудад зохиомол үүр барих нь үр ашигтай арга болох нь бидний ажиглалтаар батлагдаж байгаа юм. 2010 оны 6 дугаар сарын эцсээр эдгээрээс 27 үүрийг эргэж үзэхэд долоод нь буюу 25.9% нь 17 ангахаа 9 мэнд божиж байгааг үзэж зургийг нь авч баталгаажуулсан юм. Мөн 2011 онд хийсэн ажиглалтын дүнж энэ хэмжээнд гарсан юм. 2003 онд тавьсан 30 ширхэг зохиомол үүрнээс 23 үүрийг нь 2012 онд эргэж үзэхэд 30 гаруй хувьд нь буюу 7 үүрэнд нь тус бүрдэнд 4 ангахаа, 1 үүрэнд нь 2 ангахаа бүгд 30 ангахаа 9 мэнд божиж байлаа. Ийхүү өнгөрсөн 10-аад жилийн дотор бидний тавьсан 57 үүрнээс 14 үүрийг эвдэж унгалсан авч явсныг эс тооцол бусд нь бүрэн бүтнээрээ үлдэж шонхор шувууд үргэлсээр байгаа нь бид өөрийг бат бөх суулгасан нутгийн малчид хэрэгтэй зүйл гэж ойлгож анхаарал тавьж харж хамгаалж байсны ач тус гэж үзэж нутгийн малчдад талархал илэрхийлж байна. Харин одоо энэ ажлын үр дүнг сурталчлах, байгаль хамгаалах үйл ажиллагаа, сургалт, эрдэм шинжилгээний ажилд нэвтрүүлэх, биологийн төрөл зүйлийг хамгаалах үзэл санааг өргөн олон түмэнд түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монголын ихээр талын идэлх шонхор хэмээх энэхүү шинжлэх ухааны хялбаршуулсан баримтат киног бүтээхээр зорьсон юм а. Махан эдэштэн шууд түүний дотроос идэлх шонхорыг амьдралыг нь харуулсан кино одоогоор манад хараахан байхгүй байна.
Эдлэг шонхор болон бусад махан эдчин шуудын үржлийн амжилтыг дээшлүүлэх тэгснээр ургамал нөмрөг, хадлан бэлчээрийн хөнөөлт мэрэгчэд, үлийн цагаан огт нь хулж ичүүл, орог цусаг зэргийн тоо толгойг байгальд хоргүй биологийн аргаар зохицуулах зорилгоор босгосон зохиомл үүр нь 5 см-ийн голчтой төмөр хоолоогоор 3.5 м өндөртөө. Дээд талд нь бага машины хаягдал резин дугуй бэхэлж, гагнаад газарт 50 см гүн бэхэлж бетон зутгасан учраас бат бүх болсон. Салхинд унахгүй, мал шөргөөхөд хөдлөхгүйгээр хийгдсэн байна. Бидний тавьсан зарим үүрэнд сар хэрэг үрэлсэн байгааг та бүхэн харж байна. Гал шарын талд тавьсан дээрх зохиомл үүрэнд эдлэг шонхрын үүрлэх үеийн зан, араншин, үүр барьж байгаа өндөг дарах, тижээлийн бүрэлдэхүүн, ангахаа өдлөх, үүрээ орхон нисэх үеийн ажиглалт хийж зураг авсан юм. 2012 оны 5-аас 6 дугаар сард 1 сарын зайтай 2 удаа кино зураг авахаар бид явлаа. Тал хээр нутагт хад асаг багтай, ой модгүй болохоор шонхортон үүрлэг аятаа таатаа нөхцөл боломж, хомс бөгөөд тэдгээрийн тижээлийн нөөц хангалттай байдаг нь зохиомл үүр тавих бас нэгэн үндэслэл болж байгаа юм. Шонхор шувуу голцсон өнгөрсөн жилийн тухайлбал хэрэг юм уу? Өөр шувуу үүрлэж байсан хуучин үүрийг засаж янзлана. Үүрэндээ харганы үндэс, унгас ноос, орог даавуу, оймос гутал зэрэг элдв зөвлийн хаягдал цуглуулна. Салхи их гардаг болохоор хийсэж унахаас хамгаалж өвсний болтын төмөр утас их хэмжээгээр торлон тавина. Энэ бол орчиндөө дасан зохицож байгаагийн нэгэн баримт юм. Учир нь шонхор шувуу оршин амьдарч ирсэн үн удаан хугацаанд төмөр утас байгаагүй, гагцхүү соёл иргэншлийн үр дагавар түүнд амтан хэрхэнд дасан зохицож байгааг харуулж байгаа юм. Шонхор ихэвчлэн 3-аас 6 өндөг гаргана. Шонхор өндгөө дарж эхэлснээс хойш 4-7 хоногийн дараа ангаахай гарна. Тижээлийн байдлаас болоод гаргах өндөгний тоо хэлбэзэж болно. Үлийн цагаан огт нь олширсан үед илүү олон өндөг гаргана. Мөн хулч ичүүл, орог зөсг, бор шувууны багийн шувуудаар хооллох бөгөөд мэрэгчдийн тоо толгой буурсан үед шавж идэх нь энэ нөхөнд. Эдлэг шонхор дунд зэргийн биетэй шувуу, харин шонхруудын дотроос нэлээд том нь эдлэг үлээ. Биеийн урт 94-аас 500 мм, эмийнх нь 470-аас 555 мм, далд овчны урт эрд 360-аас 390 мм, эмд 365-аас 410 мм, дал овчны дэлгэц эрд 1000-аас 1160, эмд 1060-аас 1100 мм, биеийн чин дунджаар эрд 800-аас 1400 г, эмийнх нь 840-өөс 1900 г байдаг. Биеийн өнгө зөксний хувьд даалавч нуруу сүүлийн дээд талын өд бор хүрэн түүний хөвөөн дээгүүр хөндлөн цайвар шар судалтай, хөвлийн хүзүү хоолоо санчиг, дух хөмсөг цайвар, хөвлийн оочон цоочин хүрэн бор толботой, хушуу хумс хар, харин ангаахаа хушуу хумс нь хөгцөнхөр өнгөтэй байдаг. Эм шонхор бараг ялгаагүй. Сайн ажиглавал эм нь ирээсээ арай бүдэгдүү, харин эм нь биеэр том байна. Энэ байдлаа дагаж эмийнх нь хушуу хуруу ирээхээс арай урт байдаг. Нэг ангаах цав цагаан удтай байдгийг. Тэр цагаан удын юу гэд нэрлэдэг гэхлээр үр хөврлийн өд, үр хөврлийн ноолууд гэд нэрлэдэг. Тэгээд завсрын өд нь шилжиж байгаа. Завсрын өд нь шилжих нь одоо юу гэд нэрлэдэг гэхлээр үүрлэх үеийн өд гэд нэрлэдэг. Тэгээд жилийн дараа жинхэнэ том одоо шонхорын өнгө төстэй адилхан тийм үдсүүдтэй болдгийг штэ. Өөрөөр хэлбэл эрх хавраас нааш одоо үдсүүд нь солигдохгүй гэсүлдээ. Эрх хавар л одоо жинхэнэ том шувууны үдсүүдийг одоо олж ирэх юм да. Бидний 2012 оны 5 сарын 26-нд гал шард ирэхэд эдлэг шонхрын ангаахаан үүрний 6-ад нь цав цагаан ангаахаа, харин нэг үүрний 4 ангаахаан үдсүүд нь ургаж бор өнгөтэй болсон байсан юм. Харин сарын дараа 6 сарын 26-нд ирж үзэхэд мөнөөх ангаахаанууд цүн бор буюу өр хөврлийн дараах үдсүүд нь ургачихсан, нисэх төгсөн байлаа. Тэд нисхийн өмнө үүрэн дээрээ далавчаа хөдөлгөн дийлгэж эвхэж байнга дэвж байдаг нь нисэх сургууль хийж байгаа ажээ. Шувуу бүр өөрмөц дүү хоолойтой байдаг болохоор түүгээр нь ямар шувуу болохыг мэдэж болдог.